Одоо эзэн Чингис хааныхаа хөрөгт бас жоохон эргэлздэг штэ. За энэ одоо хятадудаас авцсан, тайвнуудаас авцсан, үн ч юм уу, удаа ч юм уу. Тэгээ 1962 онд Холст будаг зэрэгс нь аваад энэ бол Ёнгорны үед дэйцсэн. Дээж аваад бүр. Дээж аваад тий гэдгийг бат тогтоосон байхгүй. 1278 онд Монголын Юан гүрний ордны зураач Хорихоо сун гэдэг хүнд Чингис хааны хөрөг зургийг зурхын даалгаврыг өгсөн гэсэн юм. За өнөөдөр миний одоо та бүхэндээ танилцуулах байгаа хүн болохоор судлаач, цуглуулагч Алтан гэрэлтэй уулзаа сууж байна. Тэгээ таны бас судалгааны ажил олон жилийн одоо ажлыг л үзэгчтэй хэлээ тийм ээ. Эзэн Чингис хааныхаа одоо иш хөргийг цуглуулж энэ сайхан судалгааныхаа ажлаа ер нь хизэнээс эхлүүлв. Тэгээ энэ талаараа ярих эхлэх байлаа. За Чингис хааны хөрөг зургийн тухай энэ судалгаа бол ер нь жоохон долмог юм шиг санагддаг байсан учраас ер нь миний зорилго бол 20 жилийн өмнөөс ер нь эзэн Чингис хааныхаа хөрөг зургуудын түүх улбаагаар л зэргийг нэг судалж үзье гэж энэ зорилт тавиад материалуудаа цуглуулад тэгээд одоо битсээр байгаад одоо ерөнхийдөө бол нохоонд их ойртож байна. Монголд байхдаа та чинь сонингийн сурвалжлагч хийжсэн тийм би сэтгүүлч Улаанбаатар ард ирэх сонингууд ажиллаж байсан. Тэгэхээр сэтгүүлч хүний ажил гэдэг чинь бас ингээд үннийг олж тогтоодог. Тэгээ бас сонирхлоороо бас холбогдоод явцсан байж тээ. Тийм ер нь тэгэл явцсан. Энэ Америкуудын хувьд эзэн Чингис хааны талаарх одоо судалгаа хэр одоо бодиттой байдгийн бол Америкийн нэгдсэн улсын зэрэг армийнхаа хүртэл одоо Монголын байлдан дагуултын үеийн тактикийг хүртэл судалж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо судалгаанууд одоо хэр бодиттой байдгийн бол түүхийг тийм хөндлөнгөөс харж бичих тийм ээ. Ямар нэгэн тийм одоо тийм эрс огцон дүгнэлт одоо минийхээр би тэгж тийм дүгнэлтээс ангид их сайн бичигдсэн бүтээлүүд их байдаг. Ялангуяа одоо тэр Монголын нууц товчоо гэхтэл англи хэл дээр одоо нийтдээ 6 хүн өөрсдөөсөө одоо хамаарахгүйгээр одоо орчуулсан байх жишээний хуучин зарим улсууд Монголын байлдан дагуултын үед одоо эзлэгжсэн учраас Чингис хааны түүхийг бас гутаан дарамжилсан зүйлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ Америкуудын судалгаа ер нь яг аль тал дээр илүү байдаг юм бол зарим нэг мэргэжлийн хүмүүс юм битсэн ном зохиол төр мэдээж бас яг тийм ээ санал нийлэхгүй тийм зүйлүүд гардаг. Гэтэ яг тэр бол тухайн хүний өөрийнх нь тийм ээ дүгнэлт үзэл бодол учраас бид нар бол яг тэрэнд нүндгэлтэй хандаал олон шугамар тэрийг одоо ингэж хянаж одоо ингэж шалгаж үзэх шаардлагатай л гэж би боддог. Би бол одоо бас хүндэтгэлтэй хандна гэдэг дээр бас яг санал нийлдэггүй. Ягаад тэгэхээр судалгааны төвшөнд хийж чадахгүй өөрийнхөө одоо бодлороо хийчдэг. Миний бодлоор бол хийж яриад. Би зарим хүмүүстэй яриад таны бодол гэж байхгүй шүү дээ. Та таны бодлыг үүсгэхийн тулд ямар их сурвалж дээр та факт гаргаж иж таны бодол үүссэн юм бэ гэдэг. Зарим тал дээр жишээлбэл одоо манай Монголын зарим одоо зохиолч, судлаач, гэгддэг нөхдүүд хүртэл эзэн Чингис хааны талаар таагууд сенсац хөөж бас их явж байлаа. Тийм. Би бол энэ тал дээр санал нийлдэггүй. Үнэхээр би чамтай санал нийлж байна. Яг бидний амьдарч байгаа орчин цаг гэдэг бол одоо нэг хүн нэг зохиол бичлээ гэхэд тэрний нэгдүгээр тэр нөгөө одоо тэрний чиний ярьж байгаа тэр улсууд бол скүүлгийн талаа аягүй боддог. Тийм учраас скүүлгийн талаа бодглохоор ерөнхийдөө хүн гэдэг чинь нэг тийм сенсацтай тийм ээ. Нэг тийм юу тал руу байдаг учраас зарим нэг зохиолч тийм хандлага бол гаргадаг байдаг. Хойч үедээ маш муухай хар халб үүсгэж штэ. Тийм. Гэтэ манай Довдон Баяргаа 1990 оны үед жижигхэн нэг ном гаргасан. Ерөнхийдөө тэрдээс эхлээд би бол энэ эзэн Чингис хааны хөрөг зургуудыг төрөлжүүл цуглуулж гисэн. Нийтдээ бол 300 гаруй зураг цуглуулж ингэж каталогжуулаад тэр биеийнхээ санаа авснаар төрөлжүүлэхэд бол нийтдээ нэг 12-3 хөрөг биеийнхээ санаад ингэсэн юм байна гэдэг. Тэгээд тэрэн дээр гол одоо төвлөрөө тэр 13 хөрөг дээрээс эхлээд би бол судалгаа хийчихсэн. Одоо энэ нэг зураг байж байгаа энэ манай нэг зураачнууд өгчсэн тэр их мэргэн Чингис хаан гэдгээс л яг ингээд босоо хөрөг гэдгийг. Мин гүрний үеийн Гочисэн гэдэг жанжины хөргөөс жишээ аваад зурцсан зураг шүү дээ. Яг тэрний жишээ аваад ингээд зурцсан ч байдаг юм уу. Тэгэл одоо манай нөгөө энэ Jack Weatherford-ийн энэ анхны хэвлэл энэ дээр байгаа одоо энэ нэг зураг гэж байгаас энэ бол Америкт нэлээд тархацсан зураг байдаг. Энэ бол одоо тэр нэг хятадын өнчин хүү гэдэг одоо Уолтрийн нэг жүжигэн тэр жүжиг бол нэлээд хэд хэдэн газруудад тавигдчихсэн. Тэгээд тэр нөгөө нэг тайзны зураг л байхгүй юу? Ингээд гарцсан байдгийг. Эзэн Чингис хааны хөрөг зургийн тухай хамгийн анхны томьтой мэдээг
1904 онд Herbert Chase гэдэг хүн An Introduction of Chinese Art гэдэг хятадын урлаг судлалыг удирдах. Тэр номонд бол Чингис хааны хөрөг зургийн тухай маш товч өгүүлээд 1278 онд Монголын Юан гүрний ордны зураач Хорихоо Сун гэдэг хүнд Чингис хааны хөрөг зургийг зурхын даалгаврыг өгсөн гэсэн юм. Одоо тэр 1904 онд хэвлэгдсэн англи хэвлэгдсэн номд байж байгаа. Хоёрдугаарт одоо энэ сайшаалгын энэ номон дээр бол бас тодорхой анхны мэдгэтгүүнийг гэхдээ тодорхой биш их баалархаа янз бүрээр одоо ингэж өгж эхэлжсэн. Яг энэ дээрээс суурлал би ерөнхийдөө Чингис хааны ишрэг гэдгийг барьж эхэлсэн. 20 усан бол монгол хүн байсан. Тэгэд яг энэ 20 усуныг бол манай Монголын одоо бас зарим нэг судлаачид юу гэдэг вэ гэхээр энэ бол нөгөө нэг хишлэгийн жижигхүү байсан гэдэг. Гэтэл миний судалгааны явцад бол тэр яг энэ Юан шигийн тэр хятад их сурвалж дээр тэр нөгөө ханц бичсэн тэр юунууд ингээ хөөгд үзэхлээр тэр хишлэгийн жижигхүү бол зураагүй. Тэр хорвосон зураагүй. Өөр орноор овгийн хорвосон гэдэг хүн зурсан байдгийг. Тэр нь бол яг тэр 1278 оны үед Юан гүрний баруун гарын чансан байсан тийм хүн байдгийг. 1383 онд одоо гим ялтай учраас албан тушаалаасаа буугаад тэгээд 1384 онд бас орсон тийм хүн байдаг. Гин буруу нь яг юунаас хамаартай? Тэр их сонин. Тэр үед нэг хятадын нэг одоо нөгөө хин блэдэ нэг нөхөр орж ирээд Ховлын хаанд бол одоо ерөөсө тэр эдийн засгийн шинжил хийх чухал юм байна гэх ингээд тэр их залтай хүн байсан. Тэгээ тэр хүн гарч ирээд ингэнгүүт нь Хорихоо Сун тэргүүтээ нөлөө өгөх төвшөнд бол тэр хүнийг аягүй эсэргүүцсэн байдаг. Ховлын хаан нэг өдөр ерөөсө баруун гарын чансан тэгэл тэр чансангийн тэр албаны бүх хүмүүсийг буулгацсан байдаг. Энэ бол алдаа байсан. Тэгээд тэр алдаа байсан нь бол бас Юосын судар дээр тэр хүний тухай Яо гэдэг хүн байгаа. Тэр хүний тухай юу вэ гэхээр сүүлдээ тэр хүн бас буруутай тогтоогдоод цаацлагдсан байдаг. Хорихоо Сунны үед тэр ордонд ажиллаж байсан зарим хүмүүсийг багт бүгдийг нь албан тушаалд нь томилсон байдаг. Яг л Тогон Төмөр хааны түүх сонсогч байгаа байхгүй. Тогон Төмөр хаан чинь бас өөрийнхөө итгэлтэй одоо болд тэргүүтэй ноёдыг бүгдийг одоо бас албан тушаалаас нь буулгаад Солонгосын одоо тэр одоо газар тариалангийн нөхдүүдийг бүгдээр ингээд дээш нь байдаг шүү дээ. Маш одоо харамсалтай түүх. Тэр Чингис хааны ширэг маань одоо яг тэнд байж байгаа тэр зураг бол одоо Чингис хааны ширэг энэ нь л одоо Бээжингийн үндэсний музейд байдаг. Уран зургийн дурсгал гэдэг маань бол яг судалгаа нь ямар үзүүлэлтээр тулгуурлагддаг вэ гэхээр нэгдүгээрт тэр тухайн уран зураг тийм ээ өөрөө. Тэгээд тэр уран зураг болоод бүтээгч тэр цаг үеийн тухай баримт тэр ингээд тулгуур энэ хоёр цогцолж иж яг одоо судалгаа болж байгаа. Энэ зургийг 1953 онд Шүчин гэдэг нэг хятадын одоо түүхийн музей гэж байсан. Тэнд нөгөө дадлага хийгээд ажиллаж байсан тэр оюутан сүүлдээ бол маш том эксперт болсон л да Шүчин. Тэр хүн нөгөө оюутан байхдаа нөгөө нэг найз нь уцтаад Чүмрэнкэ гэдэг манай гэрт нэг юм байна бид нар нүүх болсон чи ирээд үзэхгүй уртны юм байна гэдэг. Тэгээ тэр хүн өөрөө очиж үзээд ингэсэн тэр хан дагуулад тавьсан байсан дээр нь Юан гүрний Тайзу нэр Тэмүүжин гэсэн тэр энэ юм зураг байхгүй. Тэгээ 1962 онд Холст будаг зэрэгс нь аваад энэ бол Юан гүрний үед гэсэн. Дээж аваад бүр дээж аваад тий гэдгийг багт тогтоосон байхгүй. Тэгээ бүр одоо 13 дугаар 100 одоо тийм тэр үед ингээд бүтээгсэн байна гэдэг нь тогтоогдсон. Тэгээ эн чинь одоо бол одоо Бээжингийн одоо үндэсний музейд бол маш одоо хятадын одоо тэр үндэсний баялаг нэг содон онцгой өв гэдэгт үнэж орших өв гэдэгт багтаад 1084 гэдэг дугаартай байгаа баг шүү. Бидний хувьд бол одоо эзэн Чингис хааныхаа хөрөгт бас жоохон эргэлздэг штэ. За энэ одоо хятадуудаас авцсан, тайвануудаас авцсан үн ч юм уу удаа ч юм уу. Яг одоо энэ таны судалгааны ажлыг бас сонсоод ингэж яхад бас бидэнд өгсөн ангирал гэдэг мэдээ байхгүй. Та энэ олон материалуудыг яаж олж авсан бэ? Яаж энэний араас хөөтөлдсөн бэ? Яг л Америк нэгдсэн улсад би ингээд сууж байхдаа энэ нөгөө ном хаанаас их сурвалж номнууд байна гэдгийг ингээд эрен сурвалжлаад хайгаад зарим газараас нь бол бараг л нөгөө аукшн ялангуяа энэ одоо энэ Мингүрний юунуудын биографи эднэргээл ингээд энэ номнуудыг бол би бол Монголд байсан бол олж чадахгүй байсан. Ер нь Монголд байсан бол би олж чадахгүй байсан тэр номнууд бол зөндөө байгаа. Нэг их сурвалж олоод үзэхэд нөгөө их сурвалжийн ирэлт гардаг. Энэ Серал Леонд гарсан одоо тэр маркны анхны өдрийн тогтвол байгаа юм. Одоо Африкийн Серал Леонд л одоо Монгол Чингис хааны тухай марк гарсан байна шүү дээ. Тийм энэ бол анхны өдрийн тогтвол. Энэ бол нөгөө Тайбэд юу байсан анхны өдрийн тогтвол. Тэгэл энэ нөгөө манай Монголд гарсан анхны өдрийн тогтволууд чинь эдгээр ингээд яг нөгөө онцгойлоход бол надад чиг сонин анхны өдрийн тогтволууд ингээд бүгд
Энэ их сонин. Нэг одоо нэг Чингис хаан гэсэн нэг юм марк гарч ирсэн юм. Хаана гарсан? Энэ одоо тэр Абадай гэдэг энэ одоо би бас яг хаана гарсныг нь юу яаж чадахгүй байгаа. Энэ 1910 онд Японд гарсан их мэргийн Чингис хаан гэдэг нэг ирээдүйд нэг хөрөг байдаг тийм ээ. 114 жилийн өмнө гарсан байж шүү. Тийм 1910 онд гарсан. Тэгээд яг нарийн ярих юм бол энэ их мэргийн Чингис хаан гэдэг энэ хөргийн тухай би нэг бүл өгсөн байна. Чингис хааныг ер нь Монгол хүүхээс илүү Казак хүн байсан, Европ хүн байсан. Улаацалдаг шүү дээ. Энэ 1920-ад оны үед юу Минжаны засгийн газрын үед ингэж юу яжсэн юм арга байна. Чингис хаан гэдэг энэ гүйлгэнд гарч амжаагүй. Энэ 1927 онд манай монголчууд энэ Өгөөдөө хаан Чингис хаан гэсэн хүмүүсийн маркийг гаргах гэж энийг юу маш тоо сондох боллоо. Гэхдээ түүх нь үл ярихгүй. Энэ марк биш энэ нөгөө эскиз ингээд шатчихсан. Ингэж авд үлдсэн байгаа. Бүгдийг шатаасан байдаг. Нөө Нью-Йорк гэж явж байгаад нөгөө олсон гэж хэлдэг юм уу нөө. За энэ 1900 бас 62 онд Тайванд гарсан марк. Сомали гэдэг улсад гарсан энэ одоо манай хаадын марк байж байна. Энэ болохоор нөгөө нэг Зааны Ясын эрг улс гэдэг газар гарсан марк. Мянганы хүн гэдэг тийм ээ. Мянганы шилдэг хүмүүс гэдэг тэр манай Чингис хааныг юм байна. Чингис хаан гэдэг энэ Руанда улсад гарсан марк. Чад гэдэг улсад энэ манай Чингис хааныг ингэж зурд төсөлж гаргасан байна. Чад гэдэг улсад. The Prince of Tom гэдэг энэ бас нэг Африкийн нэг юм байгаа. Тэнд гаргасан марк. Их гоё гаргасан. За энэ Нигери улсад гаргасан марк. Энд бол ихэнхдээ дандаа орчин үеийн тэр нөгөө төсөөллөөр зурсан тийм зурмууд. Тэгээ таны одоос нь эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Намар сайхан хүрэлцэн ирсэн баярлалаа. Намар уулзахын ерөөл тавья. За ерөөл батар шиг. Таныг бас би бас олон сайхан нэвтрүүлгэнд өрнө. За баярлалаа. За баярлалаа танд. За баярлалаа.